Нямбатрыг бол одоо яаж ажилласан мэдж байгаа штэ. Ямар бандар тэ хар устэй залуу орлоо. Одоо нэг хөөрхий үрчээсэн турах хүчлэр Нямбатар гэсэн соборлстыг болсон байгаа юм зү тэ. Тэгэхээр ингэтлэл ер нь бол энэ хүн ажилласан штэ. Хүүтэн нойтон тэ хар халуун шороотой юу гүг ихтлэл ажилласан баггүй юу. Тэгэхээр хүнийг бас 100% тэ харлуулж гүйтгэж хийсэн бүх зүйлийн тэ одоо зүтгэсэн зүтгэлийг нь бас үгүйсгэж болохгүй л гэж би одоо боддог. Би 2016 онд анх би дааж улсын хурлд нэр дэвшиж байхдаа гээд нөгөө нэг ер нь бол тэр бол миний анх удаагаа л тэ ингээд өөрийнхөө зорж очих шаардлагагүй газар руу хүртэлтэй ингэж алхаж явж хүмүүстэй уулзаж тэ яг энэ нөгөө Баянгол дүүргээрээ алхаж явж байхдаа энэ ерөөс хотын дараа юу хийж дим бэ? Манай засаг дараа юу хийж дим вэ? Яана ийм хотод бид нар амьдардаг юм уу гэд яг тийчээд энэ хотын дарга бол яг энэ хотоор өөрөө алхаж явж үзээд хаана нь тий одоо асуудал байгааг өөрийн нүдээр үзэж биеэр мэдрэхгүй бол ингээд зүгээр сайхан тансаг сайхан таслахаан суугаад тий ингээд бол хийдэг ажил биш байна гэж шүүмжилж ирсэн байхгүй. Тэгээд одоо ботхоор зэрэг энийг яг цорын ганц хийсэн хүн Нямбатар мэдчихэж байгаа шүү дээ бүгдээрээ те яаж одоо чи нөөник лайв дах дуртайтай лайвдаад амш хийж байгаа ажлаа үзүүлэхгүй бол эргээд нөгөө хүмүүс юу хийсэн гэдэг одоо нэгсэндээ маш их те хүнийг бол гэж харлуулах айгүй амархан болсон шүү дээ. Тэгэхээр энэ цагт бол Нямбатарын одоо ганц хийж байгаа харуулах юм нь бол лайв байсан баг гэж бодож байна. За тийм хүмүүс бол лайв хийсэн гэдэг байгаа. Тэр чи зүгээр нэг одоо юу гэдэг лайв хийгээг байхгүй юу? Ажлаа ийм ажлыг ингэж өөрчилж гин ингэж хийж гин ингэж бүтээн байгуулалт оллоо гэдэг зүйлүүдийг хийсэн. Ер нь бол миний хувьд одоо Улаанбаатар хотын иргэний хувьд те улсын хурлын гишүүн гэдгээрээ биш Улаанбаатар хотын иргэний хувьд бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн хийж бүтээсэн одоо хотын дарга гэж дүгнэн. За тэгээд Батулгаа бас хөрхөн өөрчлөлт шинжилгээг бас хийх гэж үзчихсэн тий бас ч гэж бас өөрчилжсэн. Гэхдээ ер нь бол Улаанбаатар хотыг зөвхөн хотын төвөөр төсөөлдөг хүмүүс Улаанбаатар хотыг бүхэлд нь явж үзээд те Чингэлтэй дүүрэгт, Цонгон хайрхан дүүрэгт, Баянзүрх дүүргийн зах хэсгээр те за ингээд маш сайн яваад Нямбатар юу хийсэн бэ гэдгийг харахад бол бас өөрийн нүдээр мэдрэх баг. Тэгэхгүй хотын төвийн хэдхэн байранд байдаг хүмүүс өөрийнхөө ойр орчноор дүгнэж тагшиг байгаа. Гэтэ яг үүндээ бол хотын иргэд Нямбатарыг үнэхээр сайн ажилласныг бас өөртөө хэлж ярьж байгаа шүү дээ. Одоо сошиал гэдэг чинь өөрөө трол бар түмэн гэдэг ийм одоо хоёр хуваагдaltaй ажиллаж